болохгүйгээр энэ хүү одоо манай Монгол инженерийн зохиосон энэ төхөөрөмжийг тавиулсан байхад та бол хайлтч цагт хүүтэнд хаач явж исэн заан гөрөөнд явах сонирхолтой. За тэгээд цагаан сараар мэдээж аав ээждээ очиж золгоно. За тэгээд Монгол улсад манай Улаанбаатар хот тэр дундаа гараж олдохгүй. Сайн байцгаана уу? Автомашин сонирхчдын анхааралд нэгэн шинэ бүтээгдэхүүн танилцуулах гэж байгаа тул их баяртай байна. Ингээд миний автомашины моторыг эмчлэгч, сэргээгч Хадо. Гарцаараа гаралдаа гай удаадах юм. Хинбэ чи? Гарцуу? Гарцыг нахам мэдвэ. Орцыг сайн мэднэ. Дүүхаа. За аха ойлголоо. Ах нь гэр дээрээ гардаг болсоо. Ногоон гэр цагаан шахуу хүн хэрэгтэй шүү. Авто замын хөдөлгөөнд соёлтой орцсон. Автомастер нэвтрүүлэг. Та нар шүн цэвэрлээч. Заавал ингэж өдөр замын хөдөлгөөн саад болж их алавтай ч юм уу гүүч юм. Дүүрийн гигэнэш үдсийн бүрийг хүртэл би энэ замыг цэвэрлэе. Хотын соёл, та нарын эрүүл мэндийн төлөө. Та нарыг ч бас ойлгож байна л да. Та нарт соёл гэж байна уу? Ямар давлуун зантай юм та нар? Би биений хөндлөх хэрэгтэй шүү дээ. Хөндлөх хэрэгтэй. За ах уу нэг хоол аваад идчихээрэй. Баярлалаа. Авто замын хөдөлгөөнд соёлтой орцсон. Автомастер нэвтрүүлэг. Автомастер нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчдээ баярлалаа. За тэгээд манай нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдрийн зочноор үзэгчдийн хүсэлтээр за манай Монгол бахархал болсон автомашины халаагч гэж зохион бүтээсэн Бацан гэлийг урьж оролцуулж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгээд манай үзэгчдээс маш их санал санаачлага за тэгээд тавиулъя гэсэн одоо захиалга бол бас орж ирж байна. Тэгэхээр бол өнөөдөр яагаад таныг үзэгчдтэй уулзуулъя гэсэн хэрэг бас төрөөний дугаараар орж ирсэн бас дутуу ярьсан тийм ээ. Танилцуулах юмудаа бас танилцуулгаасаа гэж бодоод одоо үзэгчдийн хүсэлтээр өрсөн. За тэгэхээр өнөөдөр энэ автомашины одоо татаа шаталтын хөдөлгүүрийн одоо хөргөлтийн системийн тосоол антивирусыг халах энэ хүү бүтээлүүл үнэхээр үзэгчид хэрэгтэй юм байсан байна. Эрэлт хэрэгцээ байсан байна гэдэг нь бол мэдэгдэж байна. За тэгээ танаа хамт олонд бол үзэгчдийнхээ өмнөөс би талархал илэрхийлье. Баяр хүргэе. За баярлалаа. Үзэгчдтэй бас хандаад хэлээд та бүхэн манай бүтээгдэхүүнийг сонирхож тавиулж хүсэж үлээжсэн хэлт мэдэгдэж байна. Бид та бол олон үзэгчд хандсан, тавиулъя гэж хэлсэн. Тэгээд бид чадхад тавьж байгаа. Энэ бүтээлээ. Тэгэхээр энэ маань одоо бас их хүүтрэг бай. Энэ жил үе сайхан дулаахан байна тийм ээ. Тэгэхээр нэлээ хүүтрээд гадаа ингээд гараашийн асуудал тэр болгоо олддоггүй. За энийг нэг аваад тавьсан байхад бол одоо жишээ нь доголдолгүй ажиллах тэр автомашин тийм ээ. Өвлийн тохиолдолд ажиллуулна, цомбол ажиллуулахгүй шүү дээ. Тий. Гэтэл за хөдөө орон нутг руу аялал зугаалгаар явдаг тийм ээ автомашинууд, жипнүүд. За тэгээд ус орох барах тэгээд гадны нөлөөнөөс болж хэвдрэл байна. Ер нь бид нар за хасах 40 хэмээн үүдэн туршилтсан. Туршилтаар бол ажиллаж яасан. Температурын шалтгааллах бол зүйл бол байхгүй байгаа. Зүгээр автомашины тэр бохирдол одоо тэр ус гатлах юу юмд үүсэх илэгдэл одоохондоо харагдаагүй байна. Харагдахыг үгүйсэхгүй. Тэн дээр бол бид нар ажиллана. Тэгээд одоо үзэгчдийнхаа бас нөгөө хэрэглэгчдийнхаа бас мэдээж юуг эн чинь эрэлт хэрэгцээ бас нөгөө тэдний одоо хэрэгэлсэн нөгөө юу байгаа шүү дээ. Туршлагаар бид нар тоо хуваалцах тийм юм бол бид нар тэн дээр ажиллах тийм бүрэн боломжтой. Эднийг бол бид нар зохион бүтээсэн учраас тийм бүх талын одоо ер нь харж бүтээсэн. Гэхдээ дутагдaltaа
хараагүй зүйл бас байж болно. Тэн дээр бол бид ажиллана. Яг хэд хэдэн автомашинууд хандж байгаа. Тэгээд бид нар ач чадхад тавьж байгаа. Зөвхөн бүтээл маань бол үр дүн бол маш сайтай. Хөдөлгөөрийг бол өвлийн хасах түшин химийн үүдэн туршигдсан хасж байна. Халааж байна гэдэг бол асуудалгүй. Ямар ч асуудал тий хасаанаа л гэсэн халааж яана л гэсэн. Тэгэхээр манайхан бол капот авсан усаас ч авчдаг болсон ч үү дээ. Тэгээ капот авсан усаар ороо. За тэгээ компьютерт бас эн чинь ус орох мэдээж магадлал байна тийм ээ. Тэгэхээр бол бас би бол бодоод яг хөө тийм хүчин зүйл тухайн үедээ бол гарах бах. Гэхдээ манайхан хэрэглэгч нар тавьж өгөхөөс өмнө тавьж өгтөө. За одоо ийм учиртай шүү. Энийг ингэж ус давж болохгүй, ингэж ус дуулж болохгүй зуны нөхцөлд гэсэн бас зөвлөгөө өгөөд явах нь зүйтэй байх гэж бодчих би бол. Тий ер нь бол тэр нь бол зүйтэй. Мэдээж бас энэ чинь өөр автомашины нэмэлт тоноолол учраас бид нар хийц загвар дээр бол яг тэр тал дээр бол ажиллаж байгаа. Ер нь тогоо маань бол ерөнхийдөө бол энэ штэ бидний зохион бүтээгээд гэрчлэгийг авалсан зохион бүтээсэн тогооч. Энд борсонг байгаа. Борсонг гал асаана. Энд цамцтай штэ. Шингэний цамцтай. Тэгээд энэ дотор явсан шингэнийг л эндээс үлээсэн борсонг маань газын борсонг маань халааж өгч байгаа учраас тийм одоо юу бол одоо эвдрэл гимтэл за одоо асахгүй байх тохиолдол ер нь бол хаагдахгүй байна гэж бодож байгаа. Гэхдээ үүсэхгүй. Ямар нэгэн байдлаар. Тэгээ бас эн чинь энийг зохион бүтээхэд хүний ур чадвар за тэгээд дуршилт за тэгээд 3 жил гаруй одоо энийг зохион бүтээх гэж эрэл хайгуул хийсэн гэдэг чинь бол үнэхээр одоо Монголд хэрэгтэй бүтээл. Энэ бол дэлхий дээр яг ингэж газар халаадаг бол байхгүй. Тий энийг бол оюуны эмчээ тий оюуны эмчээ өөрөө бол олдоод хайгаад үсгэдэг юм бол бүтээлийг байхгүй учраас энэ гэрчлэгээ олгогдсон байдаг. Энэ ажиллахад автомашины аккумулятораас тог авж байгаа одоо тог авж ажиллаж байгаа хэсэг нь бол аль вэ? Одоо энэ удирдлагын хэсэг нь энэ штэ. За газ орчин. Ийшээ бол газ орчин. Тэгээд газын хавхлаг. За энэ бол нөө таймер нь бас вебастууд яг байдаг удирдлага. Сэрүүлгийн зарчмаар ажиллана. Та өглөө кабинд ороод. Энэ бол кабинд суйрлуулна. Энийг кабинд суйрлуулна. Энэ электроникийн удирдлагын систем моторн дотор суйрлуулна. Түрүүн мотор машин дотор суйрлуулсан байгаа бид нар харуулсан тийм. Тэгээ энд та орой ажиллаад хараад гадаад явах парклахта эндээ өглөө хэдэн цагт таашна. Энийг хөлөөрөө халаах уу. Тэгэхээр цагаа тохируулаад өгч гэнэ гэсэн үг. Тэгэл өглөө 6 цагт сэрүүлэг ажиллалаа. Хамгийн түрүүнд газа нөгөө одоо плетний газа шүү дээ. Ахын газа хасах түчин химийн хүүтэнд ажлын температур тавьчихын тулд яг энэ хэсэг маань газа халааж өгч байгаа. Тэр л одоо аккумулятор ажиллаж байна. Тийм, тэр л одоо аккумуляторт тийжэл авчин. Гэтэ тэр нь бол нэг тийм юу зүйл аккумуляторт одоо дарамт болох зүйл тог идэхгүй. Их тог идэхгүй байгаа. Тэрийг бол туршилтаар бас харуулсан байгаа. Нэгсэндээ спрад байна. Тийм. 12 волтоор ажилладаг спрад газа халаана. Тэгэл газа ажлын температур тавьчихж байгаа. Орчны температураас шалтгаалж бас энэ дээр газын температурыг бас тохируулж өгч байгаа. 25 градус даалгах уу, 30 градус даалгах уу, 35 градус даалгах уу. Их хүйтэн байх учраас халааж ээж энийгээ байрна гэсэн үг, дулаанаа байрна гэсэн үг. Орчны температур багаас шалтгаалж. За тэгээд газ ажлын температурыг халлаад ирлээ гэж бодъё. За ирэхэд дараагийн ажиллагаа нь бол газын хавхалгаа нээж өгнө. Систем маань электрон маань компьютер маань ажиллаад тэгээд шингэн доошоо хоолоороо дамжаад энэ үед ирэхэд энд газын хавхлага нэгдэл энд орчлуур хайж эхэлнэ гэсэн үг. Тэгэл борсункаар орчлуур хаяал. Дотороо оржсэн антивирус технологиг баглаа. Тийм тэгэл хасч эхэлнэ гэсэн үг. Тэгээ энэ дотор бол бас юу байгаа? Фотон мэдрэгч, газын сенсор бүх мэдрэгч үүдийг энд хүртэл термо сенсор хүртэл тавьж суурилж гисэн байна. Агуу бүтээл хийсэн одоо дахин үзэгчдийнхээ өмнөөс талхал илэрхийлье. Тийм энэ электроникийн хэсгийг бол Монгол хүн зохион бүтээсэн бидний хүсэл захиалгаар. Тийм монголчууд бол хийж бүтээнэ. Монголчууд бол үнэхээр агуу улсууд шүү дээ. Тэгээд хамгийн гол нь хийж бүтээнэ гэдэг бол үнэхээр дэлхий дээр байхгүй. Дэлхий дээр Бибаста бол байна. Бибаста бол байна. Германы хийцэн. Тэр үл юугаар ажилладаг вэ гэхээр одоо тэр талаар бас мэдээлэхгүй үзэгчтэй. Гэтэл энийг бол монголчууд л одоо яг зохион бүтээсэн. Тийм Бибаста нь өөрийнхөө түлшээр, өөрийнхөө системээр одоо түлшээр бол түлшээр, бензинээр бол бензинээрээ тижэл авдаг. Тэгээд хөргөлтийн бас яг зарчим нь бол хөргөлтийн шингэнийг халаадаг шатах камертай. Тэгээд
шингэний хөөх, орох гарахын хөө сэлгэж яадаг байгаа. Халаадаг байгаа, ажилладаг байгаа. Тэгээд дээрэс нь салоноос шингэний халаачаад салоноо үлээх жишээтэй. Тэгж халаадаг. Тэгээ аккумулятор их зарцуулна тий. Аккумулятор бас энийг бол арай илүү зарцуулна. Тэгээд тэр вебаста дээр шаардлага байдаг л да. Та шинэ аккумулятортай байх хэрэгтэй. Шаардлага хангасан аккумулятортай байх хэрэгтэй. Гэж шаарддаг. Хөдөлгүүр маань одоо манай энэ бүтээгдэхүүн дээр хөдөлгүүр маань халчихлаар 100 таны хөдөлгүүр яаж асдаг вэ? Яг тэр. Яг тэрэн шиг асна. Дуу ч юм ээ. За тэгээд төлс зарцуулалт, илэгдэл. Одоо энэ дээр гол би материал авчирч чадсангүй уучлаарай үзэгчтэй. Дараагийн дугаар хөдөлгүүрээ халаачаад асаахад зарцуулагддаг хордтооны хэмжээ. Хөдөлгүүрээ халаачаад асаахад зарцуулагддаг түвшний. За хөдөлгүүрээ халаачаад зарцуулагдах илэгдэл хорогдол. Автомашины илэгдэл хорогдол. Энэ бүгдийг хүртэл гаргасан судалгаа юунууд нь хөдөлгүүр халаагчаар үйлдвэрлэдэг компаниудын судалгаа байдаг, материалууд байдаг. Бид нар тэрийг бэлтгэсэн байгаа. Энэ удаад авчирч арай амтсангүй уушлаарай. Тэгээд үзэгчтэйгээ холбоотой шаардлагыг асуултыг хариулъя. Байна уу? Байна уу? Байна. Сайн байна уу та автомастер төвтэй олгдсон байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ юм асуух гэсэн. За. Пүрүү 10-ын энэ батарейг хөдөөний нөхцөлд ууж тэнэгж болд юм уу? За та Пүрүүс 10 чигтүү дээ. Цэнгэлж Энэ компьютераас 12-оор тэнэгэлдэг гэсэн болд юм уу? За тэр бол одоо Пүрүүс 10 дээр бол батарей нурсан бол ер нь солихоос өөр аргагүй. Наадах чинь нэгсэндөө цэнэгээ авдаг тийм батарей байдаг. За задлаад үзэхээр ерөөсө гарч идэнгийн том батарейг одоо араас нь ухсарцсан тийм л юм байдаг. Яг л тийм байдгийг. Том гарч идэнгийн том батарей бид нар дээр үед хэрэглэдэг байсан шүү дээ. Яг тийм батарейг нэгсэндээ өөрөө дахин цэнэглэгдэх тийм батарейг араас нь ингээ холбогдсон байд. Тэр нэг нь урсан бол дахиад цэнэглэн барьна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр солино. Гэтэ тэргүй цэнэгээ дахиад цэнэглэж чадах болохгүй. Одоо хугацаанд дууссан учраас цэнэгээ алдаад цэнэг авч чадахгүй гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Тэр үл тодорхой шүү дээ. Тэрийг л одоо цэнэглээ аваад цэнэглэлчээ барь гэсэн. Цэнгэлдэг батарей гэдэг ахуй хэрэглэж гэсэн бид нар байдаг шүү дээ. Байдаг шүү дээ. Тийм. Тэгээд цэнгэлдэг батарей маань цэнэг авах ажил бид нар сойлдог. Цэнэгээ аваад баян ингээл цэнэглээд байхад болж явд байд. Тийм. За тэгээд манай нэвтрүүлгийн шоуд 19 18 утсаар уцтаж манай одоо энэ зочинтой холбоотой за зочны бүтээсэн энэ бүтээлийн талаар та бүхэн бол одоо мэдээлэл авч болно. За тэгээд ингээд үзэгч авъя. Байна уу? Сайн байна уу та? Өдрийн мэнд хүргэе. Автомастер төвтэй олгогдсон байна.